Монголын залуучдын холбооноос хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг өрнүүлж, улс төрчдийн хар цагаан жагсаалтыг гаргасан. Тэгвэл хар жагсаалтанд багтсан улс төрчдийг намын сонгуульд оролцуулахгүй байх хэрэгтэй гэдгийг тэтэлж байна. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ дуу хоолой болж чадах нэг нь сонгох цаг ирснийг санууллаа. Монголын залуучуудын холбооны 5 дугаар их хурлын төлөөлөгч залуусын саналаар 2016 оны улсын их хурлын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн хар жагсаалт, нэр дэвшиж болох этгээдийн цагаан жагсаалт гаргах саналыг зохион байгуулахаар шийдвэрлсэний дагуу хулгайчгүй Монгол үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлсэн. Энэ хүрээнд хулгайчгүй Монгол үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс төрийн бус байгууллагуудад нэгдэх тухай уриалга хүргүүлсэн. Уриалгад иргэдийн асуудлыг төрийн асуудал болгох төлөвлөлийг зөвхөн залуучуудын ганц байгууллага дангаар хариуцах нь өрөөсгөл учраас бусад байгууллагууд төлхөө нэгдэх хэрэгтэй гэдгийг заасан юм а. Аяны хүрээнд төрийн бус байгууллагууд нэгдэн улсын их хурлын энэ удаагийн улсын их хурл болон орон нутгийн сонгуульд нэр цэвэр зөв хүнээ сонгуульд нэр дэвшүүлэхийг төрийн намуудад уриалж байна. За хулгайчгүй Монгол хөдөлгөөнд нэгдсэн төрийн бус байгууллагууд 5 сарын 1-нд сонгуульд оролцох гэж байгаа улсын хурл болоод орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа бүх улс төрийн намууд эвслүүдэд хандсан уриалга гаргалаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар хулгайчгүй Монгол хөдөлгөөнд Монголын үйлдвэрчний сэтгүүлчдийн нэгдсэн үйлдэл, ажил олгогч эзэдийн холбоо, Дархан Монгол ногоо нэгдэл гэх мэтлэнгээр одоо 70 гаруй төрийн бус байгууллага бол нэгдсэн байна. Тэгэхээр эдгээр төрийн бус байгууллагуудаас хандаж улс төрийн намын одоо дарга нарт хар жагсаалтанд орох, өөрөөр хэлбэл 92 оноос хойших 100 хар үйл явдалд одоо нэр холбогдсон хар улс төрчдөө одоо сонгуульд битгий нэр дэвшүүлээч. Хэрв та бүхэн энэ хар жагсаалтын одоо болзол хангасан улс төрчдөө нэр дэвшүүлэх юм бол за тэр нь одоо нийт нэр дэвшиж байгаа этгээдүүдийн 50-аас дээш хувь болох юм бол бид нэр одоо тухайн улс төрийн намыг битгий сонгооч, дээр нь хар жагсаалтанд орсон улс төрчдийг битгий сонгооч гэдэг ийм нэгдсэн уриалгыг бол гаргаж байгаа. Монгол газар нутаг дээр монгол хүмүүс монголоор сайхан амьдарч болохгүй юу? Яагаад болохгүй байна вэ гэдэг тэр үндслийг бид нэр олж харах хэрэгтэй. Тэхийн тулд бид нар маш олон ажлыг хийстэлт. Бидний харж байгаагаар бол энэ дээр монголчууд нэвлэн нэгдэх тийм үндслээ олохгүй байна. Зөрчилгүй нэгдэх тийм үндслэл бидэнд байна уу? Тийм биз? Хэрвээ байвал юу байж болох вэ? Бид нэр төөхөн залгамж холбоогоо залгах ёстой. Бид нэр социализмын үеийг дүгнээгүй учраас ардчлалын үед алдчихсан. Тэгвэл өнөөдөр ардчлалынхаа үеийг бид нар дүгнэж чадахгүй бол дахиад цаашаа замрах гарахгүй. Дахиад алдна. Тэр төөхөн дүгнэлтийг хийхэд энэ хар цагаан жагсаалт энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөн бол маш жинтэй хувь нэмэр оруулж байгаа. Хэрв иргэдийн санал тулгуурсан энэ уриалгыг үл харгалзан дээр хууль явдлуудад холбогдсон улс төрчдийг сонгуульд нэр дэвшүүлбэл хулгайчгүй Монгол үндэсний чөлөөлөх хөдөлгөөн уг нэр дэвшигчийг хар жагсаалтанд оруулж сонгохгүй байхыг өөрсдийн сүлжээгээр уриалж ажиллах юм байна. Мөн нийт нэр дэвшигчдийнхээ 50-аас дээш хувьд хар жагсаалтын болзол хангагчдыг нэр дэвшүүлсэн тохиолдолд тухайн намыг сонгохгүй байхыг уриалж сонгогч бүрт мэдүүлэх ажлыг зохион байгуулна гэдгээ энэ үеэр мэдээллээ.